Сайн байцгаана уу хүүхдүүдээ. 2 дугаар улирлын хамгийн эхний хичээлийн синхрометралыг танилцуулж байна. Зургийг ажиглаад ямар зүйлсийг харуулж буйг болон тэдгээрийг хэрхэн ашигладаг талаар бодоорой. Мөн эдгээр зүйлсийг үйлдвэрлэхэд юу нөлөөлдөг, хөрс хэрхэн үүсдэг талаар эргэцүүлнэ үү. Хөрс гэж юу вэ? Тодорхойлтыг уншиж тогтоогоорой. Хөрсний үндсэн бүрэлдэхүүнд хамгийн өндөр хувьтай оролцож буй бүрэлдэхүүн аль вэ? Графикаас хараарай. Хөрсний үндсэн бүрэлдэхүүн хэсэг болдог эрдэс хэрхэн үүсэж байна вэ? Энэхүү хичээлээр бид өнөөдөр өгшлийн талаар судлах болно. Дэлгэц дээр байгаа линк бол хөрсний тухай бичлэг юм. Энэхүү бичлэгийг үзээрэй. Хөрсийг бүрдүүлж, чулуулах, хагарч, дотромж жижигрэх үйл ажиллагаанд нөлөөлж байгааг ажиглаарай. Өгөршил хэргийн юунаас олж үүсэж байгааг уншиж дэвтэртээ тэмдэглээрэй. YouTube-ийн линкээр бичлэг үзээрэй. Бичлэг дээрээс эрдэс чулуулах өгөршилт ороход ямар хүчин зүйлүүд нөлөөлж байгааг анхааран ажиглаарай. Тодорхойлолт болон хүснэгтийг ажиглаарай. Дэвтэртээ ойлголтуудыг тэмдэглэж аваарай. Өгөгдсөн зургийг ажиглаарай. Зураг дээрх мөөх хэлбэрээ хад хэрхэн үүссэнийг тайлбарлаарай. 1-р асуулт. Хүний үйл ажиллагааны нөлөөгөөр хэрхэн цөлжилт үүсэж байгааг судлаж бууруулах зөвлөмж бичнэ үү? 2-р асуулт. Цөлжилтийг бууруулж цөл нутгийг үрт дүнтэй ашигласан улс орнуудын жишээ болон гарах үр дүнг бичнэ үү? Өгөршлийн галан талт ач холбогдлуудыг тайлбарлаарай. Амжилт хүсье, хичээлдээ төвтэй байхыг хүсье.